За шүний минь да. Миний CS тоглоомж худлаа юм байна уу? Ядчихт нь миний ноутбук GG болох гэдэг. Тэгэхээр зүгээр сууж ахаар зүлгээ сууя. Угаасаа нэгэн шүн гүлээснээс хойш хэдүүлээ энэ удаа 7 сард energy check нээж байгаа те. Ялангуяа биднэрт буд гарагийн буцалтын гарч ирсэнтэй холбогдуулан бидний хувьд бол маш олон ингээд нүр тулах хэвээр асуудал, шийдэх хэвээр дуусгах хэвээр энергиуд ингээ байж байгаа. Тийм болохоор ингээд энийг хийж байгаа те. За тэгэхээр хэрвээ чиний амьдрал за хосын харилцаа X чи ингээ хугаас инглөө чиний бодож байгаа хүн байт ч юм эсвэл за чи бүр хинтээ шаарцахгүйсэн ч гэсэн окей гэж ингээ бодож ивэл яг энэ reading чамд яг зориулагдаагүй шүү, окей? Тэрийг олох хэрэгтэй. За тэгэхээр харцаа хонхын ардныхны яг одоо current буюу одоо үргэж байгаа хүн та хоёрын энергиүүдээ шалгах зай би баян хийж байгаа. Хэрвээ чиний амьдралд ямар ч асуудал ингээ байхгүй бол энэ бичлэг яг чамд зориулагдаагүй гэж. Гэтэ асуудалгүй ч гэсэн зүгээр ингээд нэг хоол хийж явахдаа ч юм уу өдөж явахдаа сонсдог хүмүүс байдаг юм байлээ дээ. Тэгэл яг миний өгнүүд ямар нэгэн кейсүүдийг зүгээр нэг чихээр оруулаад нөгөө чихээр өнгөрөөчихгүй офис. Яг нэг чихээр оруулаад нөгөө чихээр өнгөрөө гэсэн чи яг л тэр өдөр нь гарч ирж идэг наасаа. Оп. За тэгэхээр надад номын урдын үзэр байна. Тэ ер нь л тийм basically. Тэгээ энэ хийж болно ингээд these are just fucking energies, okay? Юу вэ хөлчтэй хамгийн ихний үзэр ингээд хадны сав ингээд доошоо гарч ирж байгаа хгүй интересттэй ингээд алдсан байна л да нэг. Тэгээ хойноос нь ингээд нэг 6-гийн ээлд ингээд доошоо гарч ирж байгаа. Тэгснээр 7 ээлдийг дагуулж байна. За юу гэж би та бүхэнд ингээд хуваалцах гэдэг байгаа вэ гэвэл окей. Хосын харилцааг юу хамгийн их алдаа? Ер нь юу вэ? Ер нь хосын харилцааг ер нь сүйтгэхэд ийм дийлэг тохиолдолж байна. Of course үл ойлголц те. Үл ойлголц хаанаас гарч ирдэ? Хоорондоо ярихгүй байгаас болж. Яагаад ярьдаг юм бол магадгүй нэг нь хичээгээд угаасаа үр дүн адилхан болохоор ингээ буугаад өгсөн ч юм уу те. Нэг юм байдэн штэ нэг би чамаа ингээд нөө хизээ өөрчлөгдөх юм болоо гэж хүлээл өсч нэг үзчих салцсан байлаа шээс. Яг тэр үш ингээ энерги байгаа байхгүй юу. Тэг ингээд нөө 2-5 доошоо world үзэр доошоо яг та хоёр ингээд нэг тийм сонин cycleтэй л ирсэн л да. Нэг дууссан юм хөр дуусаагүй шээс. Байгаа болоо гэхэр бас байхгүй. Нэг сонио утсан дээр ингээд холбогдсон байдаг шүү дээ. Тэгснэ ингээд за окей нэгэд ингээд нэг дүүрч ингээд хамтдаа ингээд нэг шийдлийг гаргаад ингээд явчихээр бас болоод байгаа юм заяа. Болоод байгаа мó гэж бодохоор нэг тархины чинь нэг юм гүнд нэг юм эргэлзээ байгаад байгаа. За хэвээр дахиад шаалгалчих вэ гэдэг ч юм яг тиймэрхүү эргэлзээ да. Энийг би яг юу гэж ойлгоод байгаа вэ гэвэл temperance ингээд нэг temperance ингээд өдөр дээр 3 зоос гэдэг өдөр гарч ирж байгаа байхгүй юу. За хэрвээ та хоёрын харилцаа үргэлжлээд нэлээд удцсан бол за яг үндэ чи буцаад анхдаг шиг honeymoon болох гэж хичээх нь өөрөө тэнийг ойлголтохгүй юу. Чи одоо 5 жилийн хүнтэйгээ ингээд байчаад яг анх танилцсан үешгээ секси байх гэж орлоно гэдэг чинь тэнийг үсттэй. Угаасаа та хоёрын honeymoon чинь дуусаад хэдэн жил болж байна. Тэрний дараа та хоёр дээр юу үлдэх юм? Companionship буюу хамтарч ажиллах үйлдэл үлдэнэ үсттэй. Угаасаа чи нэг царайгаа 1000 харсараа дасцсан болохоор чи 1000 хөөрхөн арах гэдэг бас чадахгүй цай биш. Гэхдээ somehow би ингээд нэг харилцаа ингээд үргэлжлүүлээд явна гэдэг асуудалгүй. Энүүгээр би юу гэж хэлэхэд бол та хоёрын харилцааны spark буюу над галз цогч нь дуусчихсан тэрийг буцаж хүчээр олж авах гээд байгаа нь та хоёрын асуудал болоод байгаа мó гэдэг ерхий нэрэг байна. За тиймээсээ хамт. Тэгвэл чиний ингээд нэг харьцаатай хүний чинь харьцаад байгаа ч яах вэ? Одоо байгаа хостой чи ингээд яг цаад ингээд бодол мэдрэмж гэдүүлээ харчих. За амархан шүү дээ. Хүн надаас нэг асууад байна чи тараад ташаад юм болгоны мэдээдэг дөө. Үгүй тэгвэл амьдрч өөдөртэй болно шүү дээ. Одоо би жишээлбэл ерөөсөө өөрийгөө нэг үздэггүй юм заа. Амар спешиал тохиолдол үүсдэг. Тэрний юу вэ гэвэл үнэхээр ямар ч ингэ гарцгүй ангаацсан үедээ за юу л болов гэдэг үед үздэг. Бус тохиолдолд огт үзсгүй яад гэвэл өдөртэй шүү дээ. Учаас хаятаас ингэ нөгөө spice аваад зүгээр өгдөг байхгүй. Тиймээс би ингэ нэг таблог хилээд идэг нь шүү дээ. Ингэ нэг хэрвээ чиний амьдралд үнэхээр бүх юм чинь окей байгаад байгаа бол шүү дээ.
YouTube-ээр өдөр болгон таараад үзэх ямар шаардлага байхгүй. Харин чи бүр эсрэгээрээ өөрийгөө улам бүр confuse буюу эргэлзээтэй нөхцөл байдалд оруулдаг. Тийм болохоор ингээд нэг чиний амьдрал ямар ч асуудалгүй байл чи зүгээр ингээд нэг mind your own fucking business гэж би ярьдаг байхгүй. Ойлгож аваад. Писта. Хин хэнийг араар тавьчих. Especially заа ингээд энэ ингээд нэг кейс дээр нэг араар тавьсан ингээд нэг кейс байгаа заа. Араар тавина гэдэг нь юу гэсэн үг вэ? Жишээлбэл бодож үзье. Бид нэр ер нь бол ингээд нэг үннийг хэлэхэд дуртай араар тавьдаг юм бол байхгүй. Би нүгээр араар тавьсан хүмүүсийг өмөрж байгаа юм биш ээ. Зүгээр радикал буюу яг фундаменталаар ингээд бодож үзэж байгаа. Харилцаа анхнаасаа ингээд гоё spicy бүх юм ч окей гэсэн бол араар тавих шаардлага байдаг ч юм уу гэдэг ихний асуулт. Хоёр дахь нь заяа. Тим нөхцөл байдлыг яагаад хүлээн зөвшөөрөд байгаад амьдраад байна вэ гэж би өөрөөс ч асуух хэрэгтэй байхгүй. Анхнаасаа ингээд ингэж олон жил ингээд бүтээгээд ингээд нэг гендаци юм дээр хөдөж юм шиг та хоёрын нэг нь араар тавьчлаа заалтай юм шиг. Тэгээд энийг яах гэж ингээд нэг алфтай юм шиг үргэлжлүүлээ явах гэдэг. Лайдаг байгаа да. Хатны саваа доошоо, хааны зоос доошоо, хааны илд доошоо. Энд бүр fucking messed up юм л болжлаа л да. Яа, би honestly тэгж л хэлээ. Араар тавих бол зөв юм бол биш. Of course энэ бол оны шилдэг мэдрэл мотоо үйлдэл. Тэгчээд алфтай юм шиг тэгвэл ингээ яагаад энэ харилцаанаас ингээд нэг зуураад үлдээд байна. Чи яг юунаас айгаад байгаа юм бол? Эсвэл нөгөө юм чи яг юунаас айгаад байгаа юм бол? Хэрэв чи өөрөө араар нь тавьчихгод алфтай юм шиг ингээд нөгөөндөө буруугач гээд байна уу? Эсвэл нөгөө чинь чам араар чинь тавьчихгоотой шүү дээ алфтай шиг байгаад байна уу? Энэ ингээд нэг логик олох хэрэгтэй байхгүй. Логч яг гаргалгааг ингээд олох хэрэгтэй. Эхнийх. Хоёрдугаархан заяа. За үнэхээр бүр дүүрч заа. За нэг уучлж байна. Окей. Тэгвэл уучлансаг уучлах хэрэгтэй байхгүй. Тэгэл нэг бифтэй ингээд нэг байгаад тах юм. I know хэцүү тий. Би ч араараа тавилж исэн. That's one of the worst shit I have ever been. Гэхдээ ингээд би амьдралдаас нэг уучлах гэдэг сонголтыг гаргаж л байсан. Гэхдээ би дотроо бодохдоо болохоор за өөрчлөлтөө сайн байна, өөрчлөлтгүй байсан ч гэсэн уучлснаас миний буруу юм да. Тэгэл who knows biz та гэж явж лээсэн. Тэгэл тэр нь дахиад давтагцсан. За окей би угаасаа мэдчихсэн юм дөө угаасаа. Гэл хүлэнс шөрөл тэгэл ямар ч ингэ regret байхгүй өөр явах нь байхгүй. Тиймээс энэ харилцаа бол үнэхээр бүр ингээд messed up, fucked up ингээд юмнууд ингээд болцсон л да. Especially яг энэ араар тавилттай холбоотой ингээд хүмүүст ингээд зориулж байгаа шээ. За бусдаар бол ингээд бууц хушуур ингээд зүгээр хурд хугацаанд ингээд нэгнээсээ үүдсэн тэгээд энээсээ болоод нэг юм харилцаа гацаанд байгаа ч юм шиг ингээд нэг иймхүү хүмүүст нь ингээд хандаж хэлэхэд 8 ээлд ингээд гарч ирж байгаа байхгүй. Хойноос нь 4-ийн аяга. Юу гэж ингээд ярих гээд байгаа вэ гэвэл шүү дээ тий. Үнэхээр ингээд харилцаа хаяад угаасаа гацаанд орон заяа. Угаасаа ингээд энэ бол өмнөх нь болохоор яг араар тавьсан бүр аим хүнд кейс дээр ингээд байгаа хүмүүс хэлсэн шүү. Энэ нь болохоор урт хугацаанд амьдралдаа ингээд факта байгаад тэг ингээд нэг үүдцэн ч юм уу ингээд нэг цаашаа ингээд ирээдүг ингээ юм шиг санагдаж байгаа хүмүүст ингээд хэлэхэд шүү дээ. Яг энэ үед пауз аваарай. Сал гэж хэлээгүй шүү. Зүгээр пауз ав. Юм болгоны ингээд нэг ойлгохоо соло хийх гэдэг шаардлага зүгээр л байгаагаар нэг урсгалцдахад зүгээр байхгүй яад бол чамд strength to the improve үзэр ингээ гарч ирж байгаа. Заримдаа бид нэр юу гэдэг юмыг хит хүчлэх гэдэг. Especially за энэ одоо ингээд нэг deck нь болохоор нөгөө хүн чинь чиний талаар бодож байгаа ингээд энерги штэ. Тэгвэл энэ хүн болохоор штэ те бит хоёрын харилцаа удаад ингээд нэг гаццсан байна. Гэтэ би ингээд сомхав ингээд хүчлэн ингээд нэг хүчлээд ингээд яваад байгааз энэ нь хэрвээ чамд ингээд тухгүй санагдвал заяа. Тэгвэл ингээд нөгөөндөө жоохон хэлэхгүй хоёлоо жоохон пауз. Тэ. Хоёлоо жоохон нэгэндээ space өгье.
Space өгнө гэдэг нь шүү дээ. It doesn't mean би чамаа ингээ араар тавина гэсэн үг шүү. It doesn't mean ингээ би энэ тэнд fuck around хийнэ гэсэн үг шүү. Space өгнө гэдэг нь би яг одоо өөрийнх нь толгой дотор байгаа мэдрэмж болон бодлоотой жоохон нүүр тулж хамтдаа өдрө болгон байх гоё байна. Гэхдээ тодорхой хэмжээгээр надад хувийн space хэрэгтэй. Чи ч гэсэн бас хувийн space-тэйгээр гоё найзуудтай уулзна, хоббигоо хийнэ бас ингээд нэг төрхөн байж харах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол хитрхи хүчилсэн байдалтай л ингээ болохгүй л юм л да. За тэгэхээр хумхын орд нь ингээд нэг хоёр бүлэг гараад ирж байгаа байхгүй. Нөгөө нэг чинь талаас. Чиний урт хугацаанд үргэж байгаа хүн чинь та хоёр дунд араар тавилтын асуудал ингээ байгаа бол заяа. За энэ чигээрээ мэдрэл юм шиг зуралдаад үлдээ гэсэн ингээ асуудал ингээ байна. Нөгөө чинь тэгэж ингээ нэг шийдсэн байгаад байдаг. Тэгэхдээ стил та хоёр дунд биф байгаа болохоор нэг юм энэ одоо баг ингээд илүү тухтай болсон юм шиг мэдрэмж байгаа байхгүй. Одоо нэг юм нэгэнд лалрын болцсон байдаг. Нийлцэн байдаг. Нийлцэн мөртлөө бас жоохон токос байгаад байдаг. Энэ яг ингээд илүү тухтай л байна гэдэг хөзрний хариу гарч ирж байгаа бол нөгөө бүлэгт нь ингээд шууд утгаараа хэлэхэд ч тэ нөгөө юм чинь болохоор битүүрийн харилцаа жоохон зогссон бай тиймээс ингээд жоохон урагшлыг бүтээч болох ч гэл ингээд нэг төлөх гэлээ л да. Тэг энэ нь гол нь чам тухтай юу гэдгийг өөрөөсөө асуу. Тухгүй санагдвал ингээд хэлэхгүй юу надад спейс хэрэгтэй наа. Гэтэ би нүнгээрээ зүгээр өөртөө цаг гаргаж байгаа хоббигоо л хөгжүүлж байгаа зүгээр жоохон тайван баймаар нэг гэдгийг хэлээл явуучвал яаж вэ? Хүн нөөс тэ. Зөвлөгөө өдр авцгаа заа хэдүүлээ. Яп. За хэдүүлээ ингээ бодцгоё. Бид нар заримдаа нүдэ анаад явхад бас амар гоё өгдөө шүү. Фул үзэр гарч ирж байгаа. Ханаас 8 ил дагуулж байгаа. Юу гэсэн үг вэ ч дээ. Хэрвээ чи энэ нөхцөл байдал дээр амар ингээ гацсан заяа. Энэ харилцаагаа яаж авч явахаа мэдэхгүй, яаж чиглүүлэхээ мэдэхгүй. Энэ харилцаагаа бас яаж ингэж нэг дундаа үүссэн байгаа би асуудал ямар нэг юмнуудыг яаж зохицуул шийдэж урагшлахаа мэдэхгүй ингээ байгаа тохиолдолд чи бодоод байвал бодын шир дөрөв болдог шүү. Тиймээс зөв нүдэ анаад оролдоод үзвэл яаж вэ? Тэр чинь үнэхээр энэ харилцааг за нэгэн тугаасаа та хоёрын дунд ингээ нэг мангар олон хэрүүлүүд, мангар олон fucked up юмнууд болцсон байж магадгүй. Тийм болол магадгүй fucking бичлэг үзэж байгаа шүү дээ. Нэгэн тугаасаа бүр лагаан болцсон. Тэгвэл зүгээр нүдэ анаад үнэхээр энэ харилцаа ингээд авч явъя гэж бодож зөв нүдэ анаад том акшн гаргуул яаж вэ? Хааны сава тэргүүний сава, хааны зоос, баатрийн сава, чэрэт үзрүүдээр юу гэж би ярих гээд байгаа вэ л шүү дээ те ингээд би яг өнөөдөр Instagram дээр философи ингээд нэг контент хийсэн. Уусаа би өдөр болгон философийн контент хийгээд байгаа. Тэгээ тэрнтэй ч холбоотойгоор би уусаа вебсайт дээр тэр философи хичээлүүдэд ингээд нэг оролцсон байгаа байхгүй. Kickstart-ийн талаар ярьсан. Би зовлонгоо сонгож чадна. Basically юу гэвэл амархан хайр гэж юу хэлдэг юм. Тэр нь болохоор чи тэр хүн тайртай тэр хүн чинь ч гэсэн чам тайртай. Тийм бол амархан хайр. Жохон хэцүү хайр нь юу гэж хэлдэг. Чи тэр хүн тайртайдаг нөгөө чи чамайг игнортцсан байдаг. За жоох хэцүү. Хэцүү хайр гэж яг юу юм? Нөгөө кино шиг. Тэр хүн чамайг шархлаасан гэхдээ чи стил хайрлахыг сонгосон. Kickstart-ийн ингээ point нь болохоор чи ямар ч нөхцөл байх нь чухал биш ээ. Чи зүгээр basically аль зовлонгийн дааж чадах вэ? Тэр дааж чадсан зовлонтойгоо тулалдахад үнэхээр it's worth буюу хэрэгтэй юу гэдгийг асууж байгаа байхгүй. Үнэхээр мэдрэл мотой асуудлууд болсон. Үнэхээр бүр ингээд жижиг болцсон байлаа гэж бодъё. Kickstart-ийн point. Чи энэ харилцаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Чи тэгвэл тэр зовлонгийн дааж чадах уу? Чи дараа итгэл хүлээлгээ шаасан зүрхлээ дахиад хосуулчлаа тэгсэн ч гэсэн чи ингээд нэг уучлж чадах уу гэдгийг өөрөөсөө асуу гэж байгаа байхгүй. Чи чадах уу? Чадна гэж бодож ивэл юунд нь хойшоо суудیں۔ Нүдэ анал урагшлаад үзэхгүй юу? Алтуул одоо тэгэл тэрлүүц. Буцаа босоо гарч ирж чадгаа мэдж байгаа цагт алтгаас үгсэнд нь ялтын тийм үсттэй. Үнэхээр энэ харилцаа миний хувьд бол тулдахад бил worth биш ээ гэж бодож ивэл сал авч өгөөл явах хэрэгтэй. Чамтай амьдрахад гоё ялаа. Сайн сайхна гэсэн. Мөн апатиттэй.
За хэрвээ чи X-тэйгээ ямар ч асуудалгүй та хоёр дунд ингээд ямар ч unfinished business байхгүй гэж үзсэн тохиолдолд энэ уучлага бол яг чамд зориулагдаа юм шүү. За тэгэхээр хомхын ордныхаа X-тэйгээ ямар хүн энергитэй нэг хэдүүлээ харцгаая. Wow. Fantastic baby. Ойлголоо. За. Paradox. Чи X-тэйгээ амжилттайгаар нийлэхийн тулд заавал өөрийгөө хийсэн байх ёстой. Гэхдээ чи өөрийгөө илүү хийх тусам X-тэйгээ буцаж нийлмээргүй санагдъя. Яг энэ парадокс гарч ирсэн байхгүй. Яа тэгвэл 10 аяар дэше чөтгөр үзэр доошоо. Тэгээ чи бодож үз. Is it worth? Буцаж нийлэхэд үнэхээр энэ ингээ worth харилцаа байна уу? Тэгэж бодож ивэл go ahead ёо. Гэхдээ хөдөр дээр нэг зүйл хэлээд байгаа байхгүй. 2 аяг доошоо боолын ингээ саваад доошоо 5-ын зоос дэшээ. Юу гэсэн үг вэ л ч тэ. Чиний ингээ нэг дийл хийж байгаа юм чи стил immature буюу аим хүүхдлэг байгаа байхгүй. Especially за та хоёр ингээ нэг харилцаа чинь нэг нь ингээ амар commitment байдаг, нөгөөх нь ингээ нэг fuck boy fuck girl материалтайгаар ингээ яваад ээж салж исэн бол заяа. Энэ өөрчлөгсөн гэж бодож байна уу? Наа хөдөр дээр бол тэгж аахгүй. Нөгөө талаас та хоёрын донд 10 аяг гэдэг хөдөр гарч ирсэн боёо. Дундаа болохоор бас хэрэг бит хоёроос ингээ буцаа нээлчих юм бол бас их гоё ингээд нөгөө ихэндээ гэдэг бас бодлоод нь байна. Who knows? Окей. Түлжтэй ингээ. Яг чиний ингээд нэг X чинь бодол олон мэдрэмжээр харцгаа заа. Их амархан шүү дээ. Юу төлөлөөд ангаагаад юу хийгээ яваад тань ээ. Хатны л доошоо. 10-ын зоос дэшээ. За тэгэхээр хэдүүлээ ингэнэ. Та хоёр нэгнээс 100% move on хийснэг бол үгүй гэдэг үзэр гарч ирж байна. Гэхдээ та хоёр мэдрэл муутай ингээд нэг victim тоглоом тоглож байгааг л тийм гэдэг үзэр гарч ирж байна. Victim хохирогчийн тоглоом. Эцэст чи намайг ингээд зтэй. Дотроо хохирогчиг шаадаад чи юу нэг ингээд надаас ингээд уучлахгүйгээд ингэчих юм бол яг хөө би бас ингээд чамтай урт хугацаа харж бас болох юм шээс. Гэтэ чи хичээч гэдэг л байгаа. Энэ хайр үзэр байна уу? Наа нэг ч алга. Зүгээр тийм бодлын үзэр байгаа. 10-ын зоос гэхээр ингээд нэг зүгээр урт хугацааны бөөнөрөө баян тансаг гоё амьдрал гэдэг л үзэр байхгүй юу? Бусдаар бол энэ хайрын үзэр юу вэ? Хухаа юм чалга. So basically чи тэгээ бодож үзэх хэрэгтэй байхгүй юу? X чинь чамтай урт хугацаа харж байгаа. Гэхдээ гол нь чи X-ийн стандартад нийцсэн тохиолдолд яг хөө би бодож үзье л гэдэг бодолтой. Is it worth? Who knows? Fuck it. Хэдүүлээ зөвлөгөө үзэр дээр ажиллая за. Нэг шат. Ти. Хараад уншихын хамгийн гоё нь юу гэж би нахаал нээж авдаг. Уусаач өөрөө ч юм тийм хөдөлгөөн юм дөө. Яг үдэс. Юу гэсэн үг вэ? Optional нээлттэй байлгаж байгаа байхгүй юу? Ойлгоцгоё заяа. Хэрвээ чиний X штэ те. Чамаас салаа за. Чимгээтэй ч юм уу, бататай ч юм уу те наагаал. Энийний өмдөө шутлаа л шээс. Энийгтэй жоохон байж байгаа л. Тэснэгийн тухаарсан юм шиг
харин өстой энэ тэндэг мангар олон хүмүүстэй ингээ уулзч ер нь чийл байсан юм ингээ шааж орж ирэл штэ те зөрүүлээ салаач өгөөрэй. Яагаад 80% дийлэх тохиолдолд 100-аас 80% нь шүү. Эгсэн чам дээр яа буцаж ирдэг гэж ихт болзооны амьдрал нь шааг болохгүй да тэгэл буцаж ирж байгаа хгүй. Тэг сайндаа жишэлтэй тэр байнга окей гэж хэлдэг хүн дээр л буцаж ирдэг байхгүй. Хэрвээ чи урд нь тэгж ийсэн бол энэ удаа дахиад автан тэрэг. Чантай буцаж нийтлээ 6 сар ингээд чи нэг хамаг supply ингээд ханган заа, emotional supply, whatever the fucking supply ханган заа. Хэсгийн төдөгдөө маа гэж салангуутай өөрхөнтэй дахиж fuck around хийх нягуур гараад ирсэн бохоггүй юу? Гурван аяга. Тэгэхээр зөвлөгөө юу гэвэл хэрвээ чи move on хийгээд үнэхээр хэрэгтэй гэж бодож байвал наа чи үнэхээр зөв сонголт байна л гэсэн үг гарч ирлээ. Хэрвээ зөв сонголт юм бол гайгүй гарч ирэх үйл энэ дээр бол хүзэр алга. Зүгээр ямар ч лээс эндээс бол move on хийхэд бол зөв гэвэл яг зөв гэж хариулна. Эсвэргээрээ би энэ хүнтэй буцаж нийлнэ гэж ингээ бодвол яа чи яг нэг сайт 2 удаа давтахнаа. 2 удаа давтцсан бол энийгээ дахиад 20 удаа давтах нь шүү. Энэ тохиолдолд би чиний оронд бол яах байсан бэ гэвэл тэр хүн үнэхээр юм над дээр ирээд өөрчлөгцөн гэж ингээд нэг шаалаа гэж бодъё заа. Тэгвэл би ял нэг шууд юу босч нийлэхгүй жоохон анзаарна fucker. Чи motherfucker надаас салаад энэ тэнтгөө ингээд нэг нааж явчихгод одоо буцаж ирж байна. За яг өөрчлөгцөн чи яг юу вэ? Би excited биш вэ? Юу харъя? Хэрвээ чи үнэхээр өөрчлөгцсөн бол чи амьдрал чинь тэр хоёр өөрчлөгдөж. Чи мэдрэл муутай токсик аригчин найзуудаасаа сална шүү дээ. Чи мэдрэл муутай ингээ байж исэн ингээл юмнуудаас ангиж ирж шүү дээ. Өөрчлөгдөж, шинжлэгдэж шүү дээ. Тэр чи аа. Тэр чи харъя. Тэр чин байхгүй бол маа гэж. Амжаасаа. Гэтэ би энэгээр X үзье яд гэж хэлээгүй шүү. Эцэст бид нэр хүн болгон бидний амьдрал дээрээс хүн болгон бидний хувьд бол soulmate. Хүн болох хэдий харилцаа дууссан ч гэсэн тэр хүнийг ингээд нэг сайн сайхнаар ингээд хайрлаад ингээд тавьж явуулах хэрэгтэй байдаг. Make some fucking peace. Тэг миний зүг илэрхийлж байгаа үн зүгээр л хурц болохоос биш яг үндэ би нэг салаавч өгөөд алын шүү малын шүү гэж битгий хэл гэж бол хэлээгүй. Зүгээр үнэхээр энэ чи move on хийхэд окей гэж үзвэл сайн сайхны үсээд яах юм бэ? Мэдээж дотроо уучлалцсан байх хэрэгтэй. Гэтэ уучлаа гэдээ энэ хүний хажуудаа байлгана гэсэн үг бол биш гэдэг утгаар л хийж байгаа ш. Окей. За, хухаа сингл хомхын ордныхаа. Болцож байгаа хүн та хоёр чи ямар ч асуудалгүй байвал эсвэл чи хухаа сингл байгаад хинтэй ч харьцахгүй байж илаа гэж бодоход тэрүүндээ чи ямар ч асуудалгүй байвал энэ бол яг чам зориулдаг ууншлаа гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр хухаа сингл хомхын болцож байгаа болыг сонирхож байгаа love interest хоёрын яг ер нь яг ямар хөө энергитэй гэдэг харцгаа. Өөстэй ингэж. Strength доошоо. Justice дэшээ. Тэгэхээр надад хоньны орд байна, арслангийн орд байна, жинлүүрийн орд байна, охины орд байна. Энэ хинч байж болно. Just fucking energies. Okay. Page 1 тэрүүний савааг хоёул доошоо гарч ирээд 9 ингээд нөөний илттэйгэр хэрвээ чи болцож байгаа юм чинь нэг тийм хорн гараагүй motherfucker байвал штэ тий. Чи нэг зүйлийг асуух хэрэгтэй хаа. Яагаад энэ хүний өдий том болцоо хорн гараагүй? Магадгүй emotionally immature хүн байж магадгүй. Эсвэл emotionally codependent хүн байж магадгүй. Хөнгүүгээр хамт иж чаддаггүй да. Тий. Англиар нэг гоё үг гэдэг штэ. Хоёр хосыг салангууд би хизээч ингээд нэг хоёр талтай ярьдаг зүгээр хин нь клоу болоод хин нь ингээд нэг 7 хоног чүрэг үжиж аль хэзээ дараа ч хүнийг олцсон шаагаад явж ингэдгээр тэр тэнийг нь харчих гэдэг байхгүй юу. Тэгэхээр чи нүуний өнгөрсөн амьдралыг жоохон ингээд нөө судалж үзсэн бол штэ те. Үерхлээс үргэлж jump round ингээд хийдэг байвал штэ те. Наа motherfucker жоохон асуудалтай яад үл ингээд нэг бол people pleaser хүн байгаа, нэг бол ингээд хөнгөөр хамт байж чаддаг. Emperor доошоо ингээд нэг хааны зоос доошоо. Тэгэхээр энэ хүн бол яа ингээд нэг гаднаа ингээд гоё яригдж байгаа шиг бас биш юм шүү гэдэг бас нэг хүзэр байгаа даа байхгүй юу. Seems like ингээд шудраг усны үзэр гарч ирнэ гэдэг нь шүү дээ те. Яг чамд ингэж ярьж яж магадгүй хаа. Би айгуух ингээд хичээдэг болох гэж үздэг. Гэтэ тэд нар болтгоо гэдэг юм байвал шүү дээ те. Наатаа жоохон ингээд бариад авчихаа. Тэг ингээд бүхий л ингээд амьдрал дээр нэг дандаа нэг юм хохирогчийн дүрд ингээд нэг мэдрэл юм шиг тоглоод байвал наад хүндээ салаавч хөл бол зүгээр хүзэр гарч ирж байна. Эсэргээрээ шүү дээ те. Үнэхээр л ингээд нэг саяхан л ийм хэцүү өмнөд ингээ болдог ч юм уусгүй угаасаа л нэг ийм immature ингээ мөртлөө immature гэдэг чинь одоо хүүхдлэг хүн гэсэн үг шүү дээ.
Тий. Би одоо жишээлбэл 28 дэх гэтээ 18 тайм шиг тэнийг шаажуулахгүй үсттэй. Гэтээ 28 тайж 18 тайм шиг ингээд бас явдаг хүн байдаг л да одоо бас дүүрч заа. Гэхдээ бас нэг хөөрхөн сэтгэлэн сайхан юм да. Хүн байвал заа. Хатнайгаар шүү. Жохон хадцанчих хэрэгтэй юм шүү. 7-гийн засаар. Тэгэхээр та хоёрын хувьд бол ингээд нэг яалтчгүй классик тандалтын үед бол явцсан байна. За тэр яг уу. Ер нь энэ хүний ингээд нэг тэр цаад интеншн болон филинг зүйлээ харцгаая заа. Доош 10 хилттэй. Энэ яг классик бод гарагийн боцолтын линер гэлээ л да. Тэгээ page once ингээд доош гарч ирж байгаа. Нөгөө имиж үргээдсэн шүү дээ. Яа. Эсвэл чи өөрөө тэр имиж үрнө үү? Хүнээс. За тэр яг энэ дээр ер нь бол ингээд нэг амар чамаа ингээд хайрлаж дурлын морлын инетрик гэсэн ингээд инээргүүд бол алхуу. Харин ч сэргээр удахгүй чамтай хэрэлдэх гээд байгаа байхгүй. Fuck it. Зүглээ зөө. Ялангуяа шахаа цаа нэг нь. Temperance ингээд нэг 8-ын зоосоор 9 аягийг дагуулж байна. Эхлээд чи ядаж энэ бод гарагийн буцалтыг дуустлаа заяа. Balance baby balance. Чи энэ хүнд юуны ч туханд хүрээгүй байхад хит ихийг зориулах гэдэг юм шүү дээ. Жохон тайв. Chill out, ease out, okay? Юуны ч туханд хүрээгүй байхад. Зүгээр л баланс. Харчихгүй юу? Юу гэсэн үг вэ шүү дээ. Би ингэх амар туртай дээ. Ер нь хин нэгэнтэй би өөрөө болцлоо гэж бодъё. Би октодаас яг юуг хардаг вэ гэвэл шүү дээ. X-тэй яг ямар хөө байж исэн бэ гэдгийг хардаг. Гэтэ би яг тэр хүний үгэнд итгэдэг юм л да. X-ийг энэ л яаж шааж болно шүү дээ. Үгэнд нь бол нэг итгэдэг бай. Тэр pattern байна уу гэдгийг хардаг байхгүй. Жишээлбэл би X-тэй дандаа ингэж нэг тэр motherfucker abuser-сэн тэр team байсан тэр ингэ narcissist гэдэг whatever the fuck this. Тийг шаадаг үл гэж бит. Үгүй нэг тэндээс нэг за үнэхэрийн за team зовлогоо ойлгох гарсан бол одоо за дүүрч. Тэндээс хичээлээ сурсан юм уу? Яа дахнаас team мэдрэл мотой хүмүүст уучирсан. Хичээлээ сурсан юм уу? Сураагүй л red flag. Хоёрт чамааг амар спешиал хүн шиг мэдрүүлэх гэдэг байвал. Яа, чийл ингээ миний амьдралыг харж ирэл би одоо ингээ нэг гоног инетрээс ингээ няа. Тийм мэдрэмж байвал motherfucker 2 дахь red flag. Би амар ингээ нэг хэцүү ингээ шалсан. Би өөр ингээ хоригчин. Motherfucker 3 дахь red flag. За тэгээд тэр хүн ярьсан шигээ одоо тэгвэл надтай харьцаж байгаа юм уу? Яг тэр үерхлээр амар хичээдэг байсан юм байна. Болох гэж үздэг байсан юм байна. Яг тэр ярьсан шигээ тэгвэл одоо надтай болцож шít. Тэр шиг шааж чадж байгаа юм уу? Чадахгүй бол fuck. Харин хэлээд дээ шүү дээ. Хүний ярьсан нэг бити идгээ. Хүний тэр pattern гэдэг зүйлд итдэг. Patterns үргэлж үнэн ярьдаг.
Тэр motherfucker 10 үерхэлтэй арууланд нь нарциссик motherfucker-тай үерхчихсэн бол өөрөө нарциссик нь ч гэж магадгүй шүү. Of course долгоо тохиол хүн нарциссик үерхэлтэй учирч болно. Гэхдээ хичээлээ сураач. Тэгээс би чиний оронд байсан бол жоохон хүлээцтэй ажиглах байсан бах энэ бод гараг дуустаа яаж ч утс те. Яг ярьсан шиг шааж гэнэ үү? Шаахгүй бол. Тийм энэ да. За. Гоё л ридинг боллоо. Бай.